Ингээд ихний мэдээлэл Улсын хурлын гишүүн Лодой Самбуу төвшиннаар нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах замаар ажил олгогч ажилтны өмнөөс нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байдлыг болиулах боломжтой хуулийн төсөл боловсруулжээ. Хэдийгээр нийгмийн даатгалын багц хуулийн төслийн нэмэлт өөрчлөлт хийгдэхээр төсөл боловсруулагдаж байгаа ч энэ том хуулийн өөрчлөлтийг хүлээж цаг алдах шаардлага байхгүй. Яаралтай ерөнхий хуулийн өөрчлөлтөөр бизнес эрхлэгчдийнхээ татврын дарамтыг багч гисэн хөнгөлөх боломжтой хэмээн тайлбарлаж байна. Энд ерөөсөө тодорхой 3 зохицуулт хийж өгч байгаа. Нэгдүгээрт ажил олгогчоос ажилтны өмнөөс төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг болиулах. Өөрөөр хэлбэл одоо ажил олгогч ажилтан нийгмийн даатгалын шимтгэл бас төлдөг. Ажил олгогч нь бас ажилтны өмнөөс нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Гэтэл ажил олгогчийн төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл нь ажилтны тэтгэврт ямар ч нөлөө үзүүлдэггүй. Өөрөөр хэлбэл манай нийгмийн даатгалын шимтгэл нь яг татвар хураамжийг өнөөдөр бүрдэл явж ирсэн. Нэгдүгээр зохицуулт. Хоёрдугаар зохицуулт нь хөдөлмөрийн гэрээнээс бусад иргэний хуулиар зохицуулагддаг ажил гүйцэтгэх гэрээнүүд дээр хөлс авахаар тэрэн дээр бас нийгмийн даатгалын шимтгэл төлөгддөг байдлыг бас болиулж явж байгаа. Энэ эргээд хүмүүсийг хувь хүн хуулийн этгээдүүдийг бизнесээ төрөлжүүлэх, ажил хийх энэ нөхцөлд бол садаа учруулж байна. Яг тэгэхээр одоо надад нэг хүн нэг сая төгрөг өгөхийн тулд 115 мянган төгрөг заавал нэмж тэр байгууллага төлж ийж тухайн хүнээр ажиллаа гүйцэтгүүлэх ийм нөхцөл үүсдэг. Энэ нь эргээд нийгмийн даатгалын шимтгэл гэдэг нэртэй боловч яг тэр хүндээ эргээд тэтгэврт нь ямар ч нөлөөгүй. Өөрөөр хэлбэл зүгээр л хураамж болоод яваад байдаг гэсэн үг. Татвар гэж нэрлэгдээгүй татвар болж яваад байдаг гэсэн үг. Нөгөө дээгүүр хөдөлмөрийн хөлснөөс гадуурх бусад нэмэлт урамшуулал, хөнгөлөлт, дэмжлэг, хоол унааны мөнгө бүх зүйлээс нийгмийн даатгалын шимтгэл бүх дүн дээр нь тооцож авдаг. Энийг бас болиулъя гэж ийм хуулийн төсөл санаачилж байгаа.